Дэлхийн нийтээр 6 дугаар сарын 26-ны өдрийг Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх өдөр болгон зарласан. Иймээс өнөөдөр Гайл цагдаа эрүүл мэндийн ам тэргүүтэй холбогдох байгууллагууд хамтран Чингис хаан нисэх онгоцны буудалд мансууруулгүй ирээдүйн өдөрлөгийг зохион байгуулсан юм а. Яг одоогийн байдлаар 142 оны хүний бүрэлдэхүүнтэйгээр за электрон гайлын системийн хэмжээнд 48 камерын буюу одоо энэ хил хэлэлтийн байгууллагууд дээрээс хамгийн олон камертай ажиллаж байгаа. За энэ 48 камерыг бол тодорхой цэгүүдэд байршуулсан. За хил хэлэлтийн үйл ажиллагааг явуулахдаа эрсдлийн санг бид зөрчилтэй иргэдийн нэрсийн жагсаалтаар онгоцонд ирж байгаа иргэдийн нэрстэй тулгах байдлаар зөрчилтэй иргэдийн нэрсийн сандаа тохирсон улсууд байх юм бол тэр улсууд дээрээс нь иммиграшн дээрээс манай дээр дохио өгöd тэр дохио ирсэн дохионы дагуу бид нар камераар тарьдаг. За энэ камерын системүүдийг болно хэлбэл за duty free манай хяналтанд байдаг. За одоо өнөөдрийн байдлаар 10 цаг дээр 8 одоо duty free үйл ажиллагаа явуулж байгаа. За duty free-гээс бол зөвхөн зорчигч нар онгоцны тасалбараар явах чигийн хөдөлгөөнд мөн ирж байгаа зорчигч нар онгоцныхаа тасалбараар duty free-гээр үйлчлүүлдэг татваргүй барааны дэлгүүр. За энэ бол карго систем харагдаж байна. За энэ Боинт хогийн ирж байгаа ачаа бараа тээврээр хэрэгсэл карго ачаа илгэмжд ороод за энэ карго дээр энэ манай дээр бүрдүүлэлт хийж каргогоор ирсэн бараад Монгол улсын гайлын татвараа төлснөөр Монгол улсын хэлээр нэвтэрдэг. За энэ агуулгуудын камерын хяналтын системүүд байж байна. За duty free дээр байж байгаа хэлтэй. За энэ гадаа талбай. За Боинт хоо гайл дээр 16 хяналтын цэг, гайлын хяналтын цэг байдаг. За мөн гайлын батгаад одоо үйлдвэрийн газар. За мөн онгоцны төрс зэнгэлэх нэвтрүүлсэн 16 цэг байдаг. За энэ 16 цэг бол нэг үрчлэн камерын хяналтанд байдаг. Хар тамхи мансууруулах бодис тээвэрлдэг иргэдийн хувьд залгих зэрэгээр биедээ шингээдэг байна. Тиймээс гэдэс хоол боловсруулах эрхтэн биедээ нуусан мансууруулах бодисны төрлийн зүйлийг 100% илрүүлэх төхөөрөмжийг суйрлуулаад жил болжээ. Зөөлөгчд хар тамхи мансууруулах бодисыг хвчлэн капсул болгоод тусгай боловсруулалтанд оруулаад залгих буюу хоол боловсруулах эрхтэндээ нуух, эсвэл шолон гидсэндээ нуух ийм замаар тээвэрлэх тохиолдол маш ихссэн байдаг. Ийм эрсдэлтэй сэжиг бүхий зорчигчийг саатуулаад энэ аппаратаар нарийдсан шалгалт хийхэд ухаан зорчигчийн гидсэн дотор байгаа, хоол боловсруулах эрхтэн дотор байгаа тийм ээ, шулуун гидсэн дотор байгаа, эсвэл биеийн гадаргуудаа нууцсан байгаа хар тамхи мансууруулах бодис болон өөр бусад хоригдсан хязгаарсан барааг 100% илрүүлж таних боломжтой ийм аппарат байгаа. Яг энэ хэсэгт бол энэ хэсгийг хүртэл ачаа бараа маш олон шат амжилтыг дамжаад эцсийн бүлэгтээ яг эрэлч нохоо хяналтаар ороод дараагийн удаад бол эрентгийн аппаратаар орсны үндсэн дээрээс ачигддаг юм байна. Ерөнхийдөө яг энэ мэтчлийн эрэлч нохоо Чингис хаан олон улсын нисэх буудал дээр дөрөв байдаг. Нэг нохоо нэг өдөр ажилладаг. 3 хоног амраад нэг өдөр ажиллах жишээтэй. Харин эрэлч нохооны хувьд бол улсын хэмжээнд 28 байдаг юм байна. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зарим ташаа мэдээнүүд эрс нохоо гайл дээр ажилддаг гэдэг ойлголт байдаг бол та бүхэн бодит байдал дээр одоо харж байна. Эрс нохооны ажлын объект нь энэ байна. Ачаа тийш орж ирэхээр зэрэг хяналтын процесс үйл ажиллагаа энд эрс нохоогоор эхлээд яваад каньороор дамжаад зорчигчдын гар дээр хүрдэг байгаа. Тэгээд цаашаа дараагийн шатны шалгалтууд нь явагдаад энд хийгддэг ажил нь эндээс одоо та бүхэн одоо харж байна. Орж ирэхээр зэрэг Стамбулын онгоц бууж байна. Энэ дээр ачаа орж ирнэ. Эрс нохоо ажиллах процесс үйл ажиллагааг энэ дээр харж байна. Одоогоор Боинт хоо бомбдод 4 эрэлч нохоо ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 эрэлч нохоо ажилладаг гэх мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд гэхэд эрэлч нохоо өчигдөр хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 300 гаруй сумыг илрүүлжээ. Бид нь одоо энэ дотор ингээд халахч маягаар нуусан. Эдийн тодорхойлолт нь бол гайлын товч мэдүүд тооцогддог. Гайлын тухай хуулийн дээр. Тэгэхээр зэрэг эдийн тодорхойлолтын дээр бол хувцас чихэр бичсэн байгаа. Энэ бол анхнаасаа санаалаагаад одоо тийм мөн одоо галт цэцгийн хуулийн дээр дэргэн дээр ингээд сумыг юм бүртлэхгүй босоод зөвшөөрөл авсан аж ахуйн байгууллага одоо зөвшөөрөлтэй аж ахуйн байгууллагын сумыг оруулж ирнэ гэсэн байдаг. Тэрийг зөрчөөд иргэн маань өөрийнхөө хувийн нэр дээр оруулж ирсэн. Эднэрээр энэ удаанд ингээд халахуйч хийсэн. Одоо бараа нь тийм загсны эрсдлүүд болоод ер нь энэ сумнууд бол бүгд энэ гутлан дотроос тэгээ энэ хоёр битмэнтэй хамт ингэж хольж гарч ирсэн. Энэ бол өөрөө ингээд нэг хүлээ авах шиг нэг илгээмж тооцогдсон. Өнөөдрийн байдлаар хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг 1900 хүн улсын хэмжээнд бий гэх судалгааг гаргажээ. Гэхдээ нэг хэрэглэгчийн ард дор хаяж 10 хүн байдаг хэмээн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв эмч Мөнхтио мэдээлсэн. Тиймээс хар тамхи хэрэглэдэг иргэдийн нарийн судалгаа гарах боломжгүй байдаг байна.